Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Хэрв энэ бичлэг 2000 лайк цуглуулбал бид дараагийн ангийг нэн даруй гаргана. Мөн биднийг дэмжихийг хүсвэл доорх данс руу хандив хийж биднийг дэмжээрэй. Тэгвэл өнөөдрийн ангиа эхэлцгээе. Уг нь Астар бол төрсөн ах дүүсээ хизээч хядахгүй хүн гэдгийг тодорхой л доо. Гэвч Кудо тэр үед дүүгийнхээ нүднээс харсан чөтгөр шиг төрхөн түүнийг үнэхээр сүүдрийн ертөнц рүү бүрмөсөн илгээх гэж байна уу да гэж эргэлзэхэд хүргэснийг мэдэж байв. Дүүн өөрөөс нь хамаагүй бага байсан ч Астар дотроо нилээд хорсолтой өшөрхөө сэтгэл тээж явдгийг тэр гадарлаж байсан бөгөөд энэ нь харин ч Кудог инээмсэглэхэд хүргэв. Сэлмээ шүүрч аваад тэр Малфагаас дүүгийнхээ байгаа газрыг асуув. Тэрхүү домогт тулаанаа өөрийн ялагдлаар төгсгөхийг тэр хүссэнгүй. Харин ч эхнээсээ бүх хүчээ дайчлахаар шийдсэн байлаа. Тэгтэл Малфа эгчтэй Астерийн талаар нэгэн гинтийн зүйл дуулгаж тэр хүү хэдийн явчихсан гэдгийг хэлв. Ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй байсан Кудод энэ нь том цохилт боллоо. Учир нь Илэмхаймын төв гэр бүлээс ирсэн дуудлагын ачаар хүү автагаа хамт явах ёстой болсон ажээ. Малфаг гайхшруулсан нь Кудо энэ талаар огт мдээгүй явдал байсан бөгөөд эрүүн унах шахсан царайнаас нь л тэр арай эрт мдээгүйдээ уурлаж мөн шоконд орсон нь илт байлаа. Үйл явдал маань гол дүр рүү шилжинэ. Манай хүү аяллаа тэргэндээ аавынхаа өдөөс харан сууж байлаа. Хифред тэднийг Илэмхаймын гэр бүлийг дэмждэг Ахмад настнуудтай уулзахаар явж буйг онцлов. Тэд нэгэн цагт төв болон салбар гэр бүлүүдийн тэргүүнүүд нь байсан бөгөөд зодог тайсныхаа дараа ч гэсэн асар их нөлөө эрх мэдэлтэй хിവэр байдаг аж. Тэднийг сүүдрийн аимшигт удирдагчид хэмээн нэрлэдэг бөгөөд хайрыг нэмж хэлэхдээ эдгээр ахмадууд хүүг өргөж авснаас хойш түүнийг хизээч сонирхож байгаагүй гэв. Тэгтэл яагаад яг одоо гинэт дуудаж байгаа нь хайрыг үнэхээр гайхшруулна. Харин манай хүү энэ нь магадгүй сэлэмт бүжгийн наадмын үр дүнгээс болсон байх гэж тааварлав. Илэмхаймын ахмадууд эд хөрөнгө тэр байтугай өөрсдийн амь насыг ч биш зөвхөн гэр бүлийнхээ нэр хүндийг л чухалчилдаг. Гэр бүлийнхээ нэр хүндийг гутаасан ямар ч хүнийг араатнуудад тасжуулахаар илгээж үхлийн торонд хийдэг байна. Хүүгийнхээ энэ их мэдхийн их сурвалжид үнэхээр санаа зовсон. Хифред түүнийг хаанаас мэдсэнийг асуув. Астер зүгээр л хаа нэгтээс дуулсан гэж шалтак хэлв. Тэр ямартай ч ямар нэгэн хэмжээний шийтгэл хүлээнэ гэдэгт дотроо хэдийн бэлдсэн байлаа. Энэ нь аавыг гайхшруулж хүүн энэ бүхнийг мэдсээр байж гэр бүлийнхэнтэйгээ зүй ёсоор салах ёс ч хийгээгүүд нь баг зэрэг бухимдуулав. Манай хүү зүгээр гэж тайвшруулв. Тэр хурдан явахыг хүсэж байсан бөгөөд өөрийг нь ойролцоо байхгүй байвал Кудо илүү таалагдах байх гэж бодов. Түүгээр оролдохгүй гэж. Астер мөн эгчтэйгээ хийсэн халц тулааны ачаар өөрийн гэрээхим сэлмийг тодорхой хэмжээнд удирдах сурсан төдийгүй тусгай 7 далавчид зүлднээс өмнөхөөсөө ч илүү их хүч гаргаж чадсан гэдгээ нэмж хэлв. Тийм учраас эрэх уулзалтаар юу ч болсон эцгийгээ үүнд оролцохгүй байхыг хүсэж өөрөө зүгээр байх болно гэж сэтгэлээ шулууджээ. Хифридийг хариу хэлж амжихаас өмнө эцэг хүү хоёр тэрэгний яг гадаа хин нэгэн чангаар хашгирч тэр хүүг жаахан байж их зантай байх хэрэггүй. Цонхоор Кудог хараад тэр мэл гайхав. Энэ галзуу өгч нь араас нь хөөгд ирч гэж салах яс хийсэнгүү гэж уурлан цонхоор орж ирсэн тэрээр Астерийн дуудлагын талаар аль хэдийн сонсжээ. Хайрид дургуутсан Кудог гол өргөөрөө дагуулж явж чадахгүй гэсэн ч тэр тоосонгүй. Тэр энд өөрийн үргээ сайн мэдж байв. Гэхдээ Кудо энэ дуудлага Астерийг хийж байгаагаас ч илүү болгоомжлол шаардахаас хайж байлаа. Малфа их чиг хүн хүртэл үүнийг мэдэж байв. Нэг л ороод гарвал дахиж эргэж ирэхгүй болов уу гэхээс бүгд айж байлаа. Манай хүү байдлыг зүгээр л хөнгөнөөр аваад ямар ч муу зүйл болохгүй мэт дүр эсгэн. Гэвч дотроо тэрч бас хөгшчүүлд боогдох вэ гэж санаа зовж байв. Кудо дүүгээ загнаж эхлэв. Астерт дургуутслээ ил тод илэрхийлнэ. Тэр гэр бүлийнхээ цорын ганц хүү төдийгүй 7 далавчтай онцгой эрх ямб идэлдэг аж. Нас туршлагын зөрүүг үл харгалзан Астер өөрөөс нь хавгүй хүчтэй бөгөөд хитрхи ухаалаг загнадаг нь түүнд таалагддаггүй. Кудо дүүдээ дургуутсах олон шалтгаан байвч түүнийг гэр бүлийнхээ нэг хэсэг гэдгийг мартаж чадахгүй. Астер хамгийн хүчтэй нэгэн болсон ч тэр дүүдээ санаа зовсоор л байх болно. Тиймээс л түүнийг яаж игээд заавал эргэж ирээсэ гэж хүснэ. Дараагийн удаа амархан бууж өгөхгүй гэдгээ хэлээд Кудо тэрнээс холдов. Астер түүнийг яах гэж ирснийг гайхсан ч энэ уулзалт түүнд ямар ч үнээр хамаагүй гэр бүлдээ эргэж очих урам зориг өглөө. Сүүдрийн удирдагчдын гол хаалган дээр ирэхэд хаалганы хамгаалагчид тэднийг угтан авч ахмадууд дотор хүлээж байгааг хэлв. Хифрид эдгээр ирчүүдэд замаа мэднэ гэж хэлсэн ч тэд эцэг хүү хоёрыг хамт байлгах хатуу тушаал авсан тул хараа хяналтгүй явуулахаас татгалзлаа.
Ингэснээр манай хүү эдгээр хүмүүс өөрт нь тодорхой хэмжээний дайсагнсан хандлагатай байгааг гарцаагүй ойлгов. Энэ бол ач хүүтэйгээ зүгээр нэг тухтай уулзах уулзалт биш байлаа. Уур амьсгал нь огт өөр байв. Аимшигтай. Газар мэд санагдаж болох ч түүний дурсамжийн нэг хэсэг нь энэ айдас хүрм эдлэн газрыг түүний цорын ганц жинхэнэ гэр гэдэгтэй холбодог. Хефрид болон түүний хүүг дагалдан яв. Бусд нь тэднийг үхтэл нь өдөн хатгасан ч төвчээрээ алдахгүй байхыг хүүгийн эцэг зөвлөлөө. Хүү зөрүүд хിവэр байгаа нь л яг гол асуудал юм. Аренагийн эргэн тойронд болж буй халз тулаануудад хүүгийн анхаарал гинэт сарнсан ч далласын сураг ажиг олдож харагдсангүй. Тэр залуугийн голчлон хэргэлдэг гар нь үгүй болсон тул энэнч аргагүй биз. Өнгөрсөн удаад байсан шүү дээ. Хефрид хүүгийн анхаарлыг хандуулж битгий гөлөрч суугаад бай гэж сануулв. Астер их чинь түүнийг амьд мэнд эргэж ирэхийг хүссэн тул томоотой дуулууртай байхаа аавдаа амлав. Тийм ээ, тэр нь ч үнэн. Эцэст нь бид ахлагчдын танхимд хүрэлцэн ирлээ. Төвдөн суух гол ахлагч тэд бие биенээ хараагүй бүтэн 10 жил босныг хэлв. Өвгөн Хефридийг ач хүүгээ хэмээн дуутахад тэрээр 6 дугаар тэргүүний өмнө сүгдэн сууж түүнийг гэр бүлийн элэнц өв хэмээн дуудлаа. Энэ өнцгөөс харахад манай хүү урд нь суугаа өгнийг Илэмхайм гэр бүлийн сүдэрт нуугдаж буй жинхэнэ мангас Зенус Илэмхайм гэдгийг мөн бусд нь ч зөвлөлд өөр өөрийн нэр хүнд нөлөөтэй нилээд цуутай хүмүүс болохыг мэдэрч байв. Ашгүй. Ядчил Астер тэдний заримынхын царайг таньж байлаа. Гэхдээ түүнийг гайхшруулж буй зүйл бол яагаад Родрик энэ хуралд суухгүй байгаа явдал юм. Хүүгийн бодлыг уншсан мэт Зенус түүнд тэр хүнийг нөгөө санаа зовоод байсан хүн нь энд ирэхгүй нь тодорхой боллоо. Родрик бол хааны гэр бүлийн харьяа баатруудын удирдагч учраас хийх ажил ихтэй. Иймэрхүү хэрэггүй хурал цуглаанд цагаа өргөх хүн биш. Тийм болохоор түүний оронд хөгшин удирдагчид энэ мэт засаг захиргааны ажлыг нь зохицуулж байгаа хэрэг. Манай хүү өмнөх амьдралдаа Зенустай ганц ч удаа таарч байгаагүй. Гэхдээ энэ хөгшин зөнөг Родрик байхгүй байхад ч ийм олон удирдах албан тушаалтуудыг цуглуулж чадаж байгааг харахад гэр бүл дотроо нөлөө. Хяналт сайтай байгаа нь илт. Санаан зовсон Хефрид тэднийг яагаад цуглуулсныг шуудхан асуулаа. Зенус тэднийг сэлэмт бүжгийн наадамд юу болсныг хэдийн гадарлчихсан байгааг мэдээд шоолон инээв. Манай хүүгийн таамаглаж байснаар үнэхээр л нөгөө тэнэг наадмаас болсон байж. Хефрид Родри нөхцөл байдлыг хэдийн зохицуулсан гэж тайлбарлав. Гэвч үнэндээ Зенус болон бусад ахмадууд үүнийг олон нийтийн нүдийг хуурсан жүжиг байсан гэдгийг мэдэж байлаа. Гэр бүлийн нэр хүнд унсан. Энэ бол хөдөлбөргүй үнэн. Нэгдүгээрт гэр бүлээс гадуурх хүүхдийг өргөж авсан нь анхнаасаа л нүдэн ханаад өнгөрөөсөн алдаа байсан. Гэтэл өнөөх хүн гол гэр бүлийнхээ эсрэг зогсож нэр хүндийг нь гутаачихлаа. Чөтгөрүүд өөр ямар ч хариултыг хүлээж авахгүй байгаа тул ганц үлдсэн арга нь тэр жаалыг хөөх явдал юм. Хүртэх ёстой шийтгэлийг нь хайрыг өөрөө ч бас хамт өөрнө. Суудлаасаа боссон Астер энэ бүх хэргийг өөрөө тарьсан учраас аавыг нь үүнд гутгах хэрэггүй гэж хашгирав. Гэвч аав нь хувь тавилантайгаа хэдийн эвлэрсэн шинжтэй. Хүүгээ чимээгүй байхыг тохилоо. Ахмад удирдах хүн жаалыг томчуудын ярианд дундуур нь орлоо гэж хүмүүжилгүйгээр нь дуудав. Зенус өөрийн нэрээр 12,000 гаруй баатруудыг удирддаг гэдгээ батлан хүндэтгэл үзүүлэхээр бослоо. Илэмхайм гэдэг нэрний хүнд ачааг нуруунд дээрээ үүрч яваа хүмүүс бол тэд. Гэхдээ баатрууд гэдэг ганц хамгаалалт байх ёсгүй. Тэдэнд дээд зэрэглэлд хүрэхийн тулд яг тохиромжтой цагийг хүлээж суудлал руу нь өнгийн отож буй өөр дайснууд бий. Тэр хүмүүсийн зарим нь магадгүй яг одоо энэ өрөөнд ч байж мэднэ. Алхам тутамдаа таяга тулам тачигнуулах Зенус тэдний хинэнч Илэмхаймын гэр бүлд хор хохирол учруулахгүй гэсэн баталгааг буюу сэтгэлийн амар амгаланг хүсэж байна хэмээн ам уралдан давтна. Тэгээд тэр сэлэм шүүрэн авч Хефридийн нүүрнийхин өмнө тулган өмнө нь гэр бүлийнхээ эсрэг зогсоод Родрис болж гараа алдсныг нь сануулв. Гэр бүлдээ үнэнч гэдгээ батлахын тулд Зенус түүнд өөрийнхөө Астрийн толгойг ав гэсэн аимшигтай тулгалтыг тулглаа. Хэрв тэгэж чадвал тэдэнд тулгасан бүх ялыг хэрэгсэхгүй болгоно гин. Гэвч тэднийг тохиролцож амжаагүй байтал Хефрид хүүгээ авснаас өөрийнхөө толгойг авсан дээр химэн эрс татгалзлаа. Астер аавынхаа үгэнд сэтгэл нь хөдөлж байхад Зенус үүнийг нь жигшүүртэй гэж үзээд тийм байж тэгвэл хоёуланг нь алан биз гэв. Энэ салбар гэр бүлийн гишүүн бүрийг тэр дундаа Хефридийн эхнэр охтыг ч үлдээлгүй устгах болно. Өнөөдөр Викентийн гэр бүл оршин тогтнохоо болох өдөр байх нь. Ингээд хааны баатрууд хамгаалалтгүй байгаа эцэг хүү хоёрыг хурдхан өслөн авч эртээ сэлмээ тулглаа.
Өнөө хөгшин зөнгийг бүр галзууруулахын тулд жаал хөө 6 дугаар тэргүүн юунаас тэгтлээ хайгаад байгааг нь асуув. Энд байгаа бүнжгэр ирчүүд чинь бяцхан хүүгээс айж хамгийн үнэнч зарц нарынхаа нэгэнд араар тавиулахаас өгтлээ айж байна шүү дээ. Хүү Зенитийг баахан өдөж чи энэ бүхнийг хийж чадна шүү дээ гэв. Астерийг цавчиж чадна. Эсвэл бүр хөөж чадна. Гэхдээ миний гэр бүлээр оролдох, зүрх гаргах юм бол тэр шугамыг хизээж зүгээр өнгөрөөхгүй шүү. Яг тэр мөчөд. Астер хүзүүний зүлтээ шүүрэн авч цамцаа тайлан дуруунд дээрх 7 сүлд бүхий тэмдгийг бүх ахмадуудад харуулв. Хэрв Илэмхайм түүний эсрэг зогсох юм бол эдгээр далавч тэднийг цөмийг нь тасчих болно гэдг нь Астрийн тушаал байлаа. Тийм болохоор сайтар бодож үтсэн чинь дээр байх шүү. Манай хүүгийн энэ тулгалт өрөөнд байсан бусад бүх хүмүүсийн анхаарлыг татав. Тэдний хамгийн түрүүнд үзүүлсэн хариу үйлдэл бол үгүйсгэл байлаа. Хэдэн зууны дараа хүний бие дээр 7 дугаар сүлд гарч ирсэндээ тэд итгэж чадахгүй байв. Саяхан л чимээгүй болсон Зенус. Одоо манай хүү яг энэ мөчөд тэдэнд юу харуулж байгаагаа үүнийх нь үр дагавар ямар хүнд тусахыг ухаарч байгаа болов уу гэж гайхацгаана. Астер өөдөөс нь сэлэм далайн сүрдүүлж байхад ч инээмсэглсээр л байх бөгөөд хүмүүс биен дээрээ олон далавчтай байх тусам илүү их цочирддгийг сайн мэдэж байлаа. Зөвлөлийн гишүүдийн нэг нь өөрийн мэдэлгүй чангаар илэгшээн инээж хурлыг үргэлжлүүлэхийг шаардав. Зенус эд шидийн тамга бол үеэс үед уламжлагтан дамжиж хүч чадлыг нь улам баяжуулж байдаг. Сахиусан тэнгэрүүдээс заяасан манаа энергийн жинхэнэ нэрхтэн гэж тайлбарлав. Гэвч өнөөг хүртэл ганцч. Хүн 7 дугаар далавчны тамганд бүрэн хүрч чадаагүй яаж. Ганцхан үл хамаарах зүйл нь анх энэ тамгыг үүсгэсэн эзэд нь юм. Астер үүнийг шууд гадарлаж өөрийг нь сахиусан тэнгэрийн овгийн гишүүн гэж буруутгах гээд байна уу хэмээн асуув. Зенус түүний далавчийг жинхэнэ байж магадгүй гэсэн тамгийг дэвшүүлж Виконт үүнийг ихэд сонирхон ажиглана. Манай хүү хариуд нь өөрийгөө Виконтийн хүү хിവэрэ гэдгийг хэлв. Түүний ямар нөхцөлд төрсөн нь огт хамаагүй. Түүний хамгийн их сонирхож байгаа зүйл бол тэд түүнийг холбоотноо болох уу эсвэл дайснаа болох уу гэдэгт бэлэн байгаа эсэх юм. Учир нь түүнийг гэр бүлээс нь хөөсөн ч гэсэн энэ хорвоо дээр түүний далавчны санаанд багтамгүй их хүчийг баяр хөөртэйгээр хүлээн авах өөр олон язгууртан гэр бүлүүд бий. Бослог гарахаас хамгийн их айдаг энэ зөвлөлийн сүүдрийн удирдагчид өөрсдийнхөө үдэнд зөвхөн гай гамшигт дуудах болно. Тиймээс түүнийг өөрсдөө аль болох ойр байлгах нь тэдний эрх ашигт бүрэн нийцнэ. Эцсийн эцэст энэ 7 далавч нь түүнийг хүч чадлынхаа оргилд хүрэх үед агуу герцог Родрикийн хүчнээс ч давуу гарах нь гарцаагүй юм. Энэ үгс хүүг үнэн ярьж байгааг мэдэж байсан Аксакалуудын бүксийг нь хавчуулж үхтэл нь айлгав. Илэмхаймын гэр бүл тимч цул нэгдмэл гэр бүл биш. Бослог гарах нь тодорхой бөгөөд үнэндээ тун удахгүй улс орныг бүхэлд нь хамарсан. Астрийн нүднийх нь өмнө аль хэдийн харчихсан байгаа тэр ирээдүг залгих маш том иргэний дайн дэгдэх тавилантай байлаа. Ирж буй энэ ширүүн дайралтаас гэр бүлээ амьд үлдээхийн тулд маш их эрсдэл хүлээх хэрэгтэй болсон ч хэнийг холбоотноо хэнийг дайснаа гэж сонгохоо өөрөө шийдэхийг хүсэж байна. Өөрийгөө өндөрт тавьсан хിവэр байгаа Зенус энэ хүү яагаад ч ийм өндөр үн цэнтэй байж болохгүй. Ялангуяа далавчны үнэн зөвийг шалгаж үзсэн ямар ч баримт байхгүй гэж хашгирав. Эдгээр хөгшин зүнгүүдийг яг хүссэн газартаа авчирснаа мэдсэн Астер тэдэнд толгойг нь авах бүрэн зөвшөөрлийг өгөв. Учир нь хэрвээ тэд тэгэх юм бол энэ нь хоёр талын хооронд жинхэнэ дайн зарлсантай адил болно. Мэдээж хэрвээ гэр бүлийнхэн түүнийг устгахаар үнэхээр шийдсэн бол Астрыг ямар ч зовлон үгүйгээр нядлах байсан. Гэхдээ гол нь үүндээ биш. Тэр тэднийг яаж хариу үйлдэл үзүүлэхийг л сонирхож байна. Зенусыг гаргасан шийдвэртээ эргэлзэж байх хооронд нэг хүн энэ эцэс төгсгөлгүй хоосон яриаг зогсоохоор босож агуу ахлагчид хандан Астерт өөрийн үн цэнийг батлах жинхэнэ шалгуурыг тогтоохыг санал болгов. Эрл Мэй зөвлөлийн хүсэл зоригийн эсрэг дуурч энэ нь л 7 далавчны хүчийг хүн бүрт харуулах цорын ганц арга зам гэж үзжээ. Тэгээд тэд хүүгийн хувь тавиланг дураараа шийдэж болно. Эрлийн санал нь тэднийг үнэхээр дэлхийн хамгийн агуу цэргийн овог тул тун ухаалаг санал байлаа. Тиймээс хүүд зориулсан хэд хэдэн шалгуурыг олж зохион байгуулах нь тэдэнд маш амархан байх болно. Цэнхэр үстэй эрт түүнийг аврахаар ирсэн бөгөөд ийм эмзэг нөхцөл байдалд өөрийг нь дэмжиж байгаад нь Астер энэ хүн тун удахгүй түүний холбоотон болно гэдгийг шууд мэдрэв. Зенус эрлийн үгэнд автаж өөрийнхөө байр суурийг мэдэхгүй байгаа хүүг хүмүүжүүлэхийн тулд түүнийг дагаж явахыг тушаав. Дараагийн хэсэгт бид туршилтын талбайд ирнэ. Энэ бол зөвүүн харанхуй тор байлаа. Энэ харанхуй
Үндэд орчин нь усан зам руу хөтлөх газар доорх бункертэй холбогддог аж. Үүний гол санаа нь онцгой байдлын үед нүүлгэн шилжүүлэх, хорогдох байр болгон ашиглах явдал бөгөөд тийм ч учраас тэнд хамгаалалтын зориулалттай эд шидийн араатан байдаг байна. Зорилго нь маш энгийн. Астер эд шидийн араатныг ялж ялагч болох ёстой. Виконт түүнийг далавчаа нууцлахыг хүссэн байхад хүү дахин өөрийгөө асуудалд оруулсанд Хифрид маш их уурлаж байв. Гэхдээ энэ бол Астерийн хувьд хамгийн ухаалагч шийдвэр байсан юм. Учир нь манай хүү цаашаа тэгж чадахгүй гэдгийг мэдэж байлаа. Иймэрхүү нууцыг хэдий болтол нууж чадах хүлээ дээ. Шалгалт руу явахын өмнө аав нь хүүдээ сомор сэрэмжээ алдаж болохгүйг сануулж байхад Астер маань гинжнээс зуурсаар яг л киноны гол дүр шиг доошоо буун. Тэр доошлох зураа эрл магийн царайг хартал хүүг сайн хийн гэж итгэсэн үү? Тунч сэтгэл хангалуун инээмсэглэж байх нь тэр. Манай хүү хитгэн хормын дараа доор газардах бөгөөд эргэн тойрон нь тас харанхуй юу ч харах боломжгүй байгааг анзаарна. Тэгтэл түүний нүд цочрол айцаар дүүрэн урагшаа чиглэх бөгөөд Зенус энэ шалгалтыг анги хаамж даласт нэр төрөө сэргээх боломж олгож өмнө нь хэдийн өгсөн гэдгийг тайлбарлана. Түүнд юу тохиолдсныг гадарлаж байна уу? Манай хүүгийн толгой нь тэнд зүгээр л хог шиг хэвтэж байв. Тэр залуу араатанд хуруугаач хүргэж чадаагүй бололтой. Эд шидийн араатны байршлыг тогтоосон Астер сэлмээ бэлэн болгох бөгөөд Зенус түүнээс агуу зүйлийг хүлээж сууна. Шалгалт эхлэмэгц хүчит араатан Астрийн өдөөс архирч түүнийг айлгахыг оролдоно. Өхөл амьдралын тулаан яах вэ? Манай хүүгийн санааг зовоож байгаа ганц зүйл бол энэ харшид эд шидийн араатан тижээдэг гэсэн цуу яриа үнэн байсан л байна. Далавсын гар хүл тасчулсан байхыг хараад манай хүү хүртэл түүний өхлийг өрөвдөг шиг болох бөгөөд үүнээс үзвэл жинхэнэ мангасууд бол энэ гэрийн зөвлөлийн өрөөнд суугаа тэр эрхмүүд ажээ. Энд ч яах вэ? Эд шидийн араатан хүү рүү архиран дайрч ганц амьсгалаар л түүнийг дуусгахаар ухсхийв. Гэвч Астер гайхалтай хариу үйлдэл үзүүлж ганцхан цавчилтаар араатны биеийг бүхэлд нь сийчиж хаях бөгөөд түүний энэ хүч чадал бүх ахмад настнуудыг алмайруулж орхино. Тулааны дараа хүүд нэг их сэтгэгдэл төрөөгүй бололтой. Өөрийнх нь ихч куда үүнээс хавьгүй илүү аймаар хүчтэй гэдгийг хэлнэ. Гэвч асуудал үүнд байна. Тулаан хараахан дуусаагүй байлаа. Учир нь саяхан цавчулсан өнөөх мангас чинь эргээд нөхөн төлжиж эхлэв. Юу гэхээр энэ амьтан үнэндээ сэрсэн өгтөл бөгөөд тэр дундаа хамгийн заваан үцхийг амьтдын нэг байлаа. Хифрид энэ тэгш бус тулаанд дургуутсан хашгирч гэр бүлийнхэн нь яаж ийм бузар мангасыг подволдо байлгаж зөвшөөрч чадаж байна хэмээн асууна. Зенус энэ амьтныг үхлийн үнэрт татагддаг гэдгийг тайлбарлав. Тийм учраас үхлийн сүүдэр үргэлж нүмерч байдаг тэдний подволд хамгийн ихээр татагдан иржээ. Энэ амьтныг юрдийн цавчилд эсвэл галаар шатааж ална гэж бүртэшгүй зүйл. Тийм учраас Зенус хүртэл хин нэгний хүч чадлыг шалгахад яг тохирно гэж үзээд түүнийг барьж авсан байжээ. Энэ шалтгаанаар тэд одоо цогцос устгах асуудалд санаа зовхоо болсон гин. Гэхдээ одоо Астер түүнийг нэг удаа ялсан ч гэсэн энэ сэрсэн үхтлийг зүгээр л барьж авахын тулд л чадварлаг баатар шаардлагатай гэдгээрээ хүүгийн хэмжээнээс хэтэрсэн амтан бөгөөд хүүд энэ араатныг алж устгах даалгавар өгсөн нь 7 далавчны сүлдтэй. Авьяаслаг хүүгийн хувьд дэндүү өрөвдөлтэй өхөл болох гээд байна. Хэрэв хүү энэ тулаанд өхөл түүнийг зүгээр л хэрэгцээгүй амтан байж гэдгийг л харуулна гэд гол ахмад үүнд нэг их санаа зовхгүй байв. Үүний зэрэгцээ Зенус хэрэв хүү үнэхээр өгчхөл далавчийг нь ашиглахдаа баяртай байх бөгөөд түүнээс сүлдийг нь хулгайлах ямар нэгэн арга байгааг цохиулгаж тийм учраас л Астрийн өхөлд дуртай байгаа аж. Байдал буруугаар ирлээ. Эрл Мац хүртэл санаа зовж Астрийг тийм ч амархан өөхөхгүй гэдгээ хүн бүрт харуулаасай гэж найдана. Ширүүн тулаан руугаа эргээд ороход хүн мангас 2 бие биенээ сийчиж байв. Гэвч Астер хичнээн цавцсан ч өнөөх мангасаас ямар ч хариу үйлдэл ирэхгүй байлаа. Араатны нөхөн төлчих чадвар нь юрдийн сэрсэн үхтлийнхээс хавьгүй илүү байв. Сэрсэн үхтэлтэй тулалдахад тулгардаг гол асуудал бол тэр чин зүгээр л новшийн сэрсэн үхтэл байдагт л байгаа юм. Түүнийг бүрмсэн устгахын тулд нарны гэрэл эсвэл ариун зэвсгээр ариусгах шаардлагатай. Хэрэв аль арга нь бүтэхгүй бол зүгээр л түүний уур хилэнгээс зогтох нь хамгийн түгээмэл тактик юм. Наад захын ухагдхуун гэхүү дээ.
Гэвч энд манай хүүд тэр харанхуй подвалд нарны гэрэлж байхгүй, ухрагч зам байхгүй. Олны жишгээр явбал тэр зүгээр л нэг дундаж амтэн шиг харагдах учраас манай хүү улам хүчтэй дайралтаар сэрсэн үхтлийг үгүй хийж хүнд ч мартагдахааргүй сэтгэгдэл үлдэхийг хүсэж байна. Түүний зорилго бол энэ үзхийг мангасыг эцэс төгсгөлгүй сүрлийн шид цохилтоор дарах бөгөөд тулааныг үзэж буй ахмадууд хүртэл уулга алдаж хүү эцэст нь сэрсэн үхтлийг ялж чадвөө хэмээн гайхширна. Зенус жинхэнэ хариултыг мэдэж байсан бөгөөд зүгээр л сонирхон харж байв. Поос манан замхарч ахлагч хүүгийн ирээдүйд юу тохиолдохыг өрөвдөнгөө хэлэх бөгөөд энэ нь түүний сүрлийг зөгнөх шиг байлаа. Яг тэр мөчөд манай хүү нялх хүүгчиг шүүрүүлж газар руу хүчтэй шидвэлв. Өнөөх сэрсэн үхтэл бүтэн эрч хүчтэйгээр түүний дээр гарч давуу талыг бүрэн авчээ. Виконт хүүгийнхээ төлөө архиран хашигдсан ч эрл мэй түүнийг хүүдээ туслах гэж оролдох хэрэггүй. Тэр шийдвэр чинь тэнэг хэрэг болон хэмээн шаардав. Хефрид зөрүүлэн дайрч зүгээр л энд зогсоод төрсөн хүүгээ өнөөдрийн анги ингээд өндөрлөж байна. Үргэлжлэл нь улам сонирхолтой болох тул дараагийн ангийг бүү алдаарай. Хэрв та бүхэн манай бичлэгийг илүү хурдан үзэж биднийг дэмжихийг хүсвэл доорх данс руу хандив хийж биднийг дэмжээрэй. Суугаа дагаж лайк дарж биднийг дэмжээрэй. Дараагийн ангид дахин уулзцгаая. Баярлалаа.